Ерөнхий сайдаас 3 асуулт. Тэгээд нэг санал хэлье. За нэгдүгээр асуулт. За та баг намайг ямар асуулт асуух гэж байгааг мэдчихэж байгаа. Нэгдүгээр асуулт. Гендрийн квотыг яагаад барьж орж ирсэнгүй вэ? 10% болоод буучлаа. Манай эмэгтэй одоо сайдад нэр дэвшигчид ямар шалгуурыг хангасангүй вэ гэдэг дээр тодорхой хариулт өгөөч гэж хүсэж байна. За хоёрдугаарт дахиад бас би нэг бас олон нийтээс ч гэсэндээ олон нийтэд бас ярьж исэн. Яг энэ сайдын томилгооны шалгуур үзүүлэлт юу байваа гэдэг дээр хариулт өгөөч. Тэгэд яг үүндээ бол бид нар бол яг тийм ихтгэл үнэмшил төрүүлэх үс ийм шалгуур үзүүлэлтийн тухай яриад энэ сайд маань энэ шалгуур үзүүлэлтийг хангасан учраас гэд ингээд ярмаар байна. Тэгээ цаашид энэ ажлын үнэлгээнд нь ч гэсэндээ хэрэг болох болов уу гэж бодож байна. За 3 дугаар асуулт. Энэ улирч ажиллаж байгаа сайднараар ядаж энэ ажлын тайлангийн тавиулагч гэдэг юм уу ийм одоо процессын соёл юу н орж ирэхгүй юм уу? Манай одоо Монгол Ардын намын гишүүд тэр гарын үсэг зураад өгсөн гэдэг байгаа шаардлага чи ерөөсөө л ийм процесс байхгүй юу? Яг энэ нөгөө сайдаар томилогдож байгаа хүмүүсийн шалгуур нь тодорхойгүй, хин яаж томилогддог нь тодорхойгүй. Тэгээ эний чи ард иргэд хард ийм тодорхойгүй учраас иргэд бүгдээрээ энийг дандаа ийм санхүү мөнгө лобби тэл холбож ойлгож штэ. Тэгэхээр энд чинь улс төрчид бид нар өөрсдөө энэ дээр хариулт өгөх ёстой. Өөрсдөө бид нар тодорхой байх ёстой. Тэгэхээр ядаж ингээд одоо намын бүлгийн хурал дээрээ ч юм уу хуучин сайдныхаа тайлан тавилдаг ч юм уу ийм нэг ийм процессууд уг нь жоохон ч гэсэн ийм процессын элементүүд ороод ирсэн бол бид нарт маш их ийм ихтгэл үнэмшил төрөх байлаа. Тэгэхээр энэ дээр бас хуучин сайд нарыг улиран томилсон одоо шалгуур үзүүлэлтийг хилээч. Яг шалтгаан нь бол мэдээж одоо төрийн бодлого залгамж халаа гэж өмнө нь бол нэлээд удаа тавтаад ярьсан учраас тэгэхээр яг нөгөө хэнийг ямар шалгуураар гэдэг дээр илүү хариулж өгөөч гэж хүсгэсэн. За тэгээд нэг санал байна. Бүх энэ нөгөө салбарын сайд нар маань иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллагуудтайгаа хамтарч ажиллах, иргэдийн оролцоог хангах тал дээр, иргэний нийгмийн байгууллагын оролцоог хангах тал дээр одоо илүү жаахан нээлттэй ажилласаа гэж бодож байна. Тэгэхээр та бүхэн бүх зүйлийг мэдэж чадахгүй, хийж чадахгүй, та бүхэнд одоо бүх мэрэгэн санаа төрөхгүй. Тэгэхээр иргэд та бүхэнд хамгийн их одоо энэ тал дээр чинь дэмжлэг үзүүлнэ. Ялангуяа иргэний нийгэм, төрийн бус байгууллагуудыг хамтын ажиллагааны салбарууд дээр бол сайжраасаа гэж хүсэж байгаа. Тухайлбал одоо хүүхдийн төлөө үндэсний зөвлөл байна. Ерөнхий сайд ахалж ажиллах ёстой. Тэгээ энэ дээр жишээ нь аутизмтай хүүхдүүдийн асуудал дээр бид нар бол маш хойрог байгаа. Эрүүл мэндийн яам энэ дээр бол маш одоо хойрог хандж байгаа аутизмтай хүүхдийн эрхийн асуудал дээр нөгөө л нэг шар хаад сэтгцэн эмнэлэг дээр очиж үзүүлж. За баасан жаргал гишүүнд 1 минут нэмж өгье. Аутизмтай хүүхдүүдийн нөгөө групп тогтоох асуудал жилд нэг удаа дахиад нөгөө нэг шар хадны эмнэлэгт очиж үзүүлдэг хിവэрэ байгаа 3-4 шат амжилах хിവэрэ байгаа гэд ингээд маш олон юм яг анхан шатнд хөрсөн дээрээ бол ийм хүндрэлтэй асуудлууд байгаа. Тэгэхээр энийг шийдэхэд иргэний нийгэм яг энэ чиглэлээр ажилладаг төрийн бас байгууллагуудтайгаа хамтарч ажиллавал илүү та бүхэнд илүү хялбар бөгөөд асуудалд аягүй шийдэлттэй та бүхэнд ч гэсэндээ илүү тус тийм болж ажиллана гэж хүсэж байна. Тэгэхээр энэ иргэний нийгэм төрийн бас байгууллагуудтай ажиллах дээрээ бас нэлээд нээлттэй хандаарай гэх. Тэгээд эцэст нь хэдийгээр гендрийн квотыг энэ удаагийн засгийн газар хангаж орж ирээгүй ч гэсэн би бүх одоо энэ танхимд сууж байгаа гишүүдтэй бүгдэнд нь баярлалаа гэж хэлээ. Нийтдээ 52 гишүүн энэ гендрийн квотыг шаардаж гарын үсэг зурсан. Энэ бол маш том ахиц дэвшил. Ялангуяа эрэгтэй гишүүдийн зүгээс 29 эрэгтэй гишүүн энэ дээр бол гарын үсэг зурсан. Энэ бол урд өмнө байгаагүй ахиц дэвшил. Тэгэхээр та бүхэндээ бүгдээрэнд маш их талархж байгаагаа илэрхийлье. Манай одоо бусад гишүүд ганцхан одоо бүгдээрээ гендер. За хариулт өгье. Ерөнхий сайд. За ерөнхий сайдаар томилогдох үед улсын их хурлын үг хэлсэн гишүүд бүгдээрээ засгийн газрын бодлогын залгамж чанарыг хангах, мега төслүүдийг хэрэгжүүлэх, бодлогын доктортой байдлыг хангах талаар саналаа хэлж байсан. За бодлогын доктортой байдлыг яаж үргэлжлүүлэх вэ? Яг талаар одоо өмнөх ерөнхий сайд намын дарагтаа зөвлөлдөж ярьж байхад бол тодорхой сайдуудыг заавал үлдээж ажиллуулах нь одоо энэ төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх баталгаа бас ажиллаа мэдж байгаа. Шинэ хүн ирээд одоо хэдэн сар 6 сарч болт юм энэ ажил алдагдана. Гэсэн ийм тодорхой одоо тоо баримттай үндэслэлтэй саналуудыг хэлж ирсэн. Тухайлбал одоо онтрогийн асуудал гэж тэгж тэр талаар яриа хэлцээр хийж ирсэн сайдууд байна.
гашуун сухат одоо төмөр зам яриа адил сургамж хийж ирсэн, зөвхөн ерхий сайдаа оролцож ирсэн, яриа хэлцээнд оролцож ирсэн тэр сайд нар нарийн нюанс бодлогоодыг мэдж байгаа. Ийм учраас өмнөх засгийн газрын бодлогын залгамж чанарыг хангахын тулд зарим сайдуудыг улиран томилсон. Энэ бол эхлүүлсэн хөтөлбөрүүдийг тасалдуулахгүй тулд, хэрэгжилтийн үр дүнг гүйцээхийн тулд, институтийн доктортой байдлыг хангахын тулд гаргасан бодлогын шийдвэр гэж үзэж байгаа. Ийм учраас засгийн газрын мөрийн хөтөлбөрийг үргэлжлүүлж өөрчлөхгүйгээр энэ цаг хугацаа алдахгүйгээр цаашаа үргэлжлүүлж явах ийм шаардлага байна. Энэ бол одоо өмнөх засгийн газрын хэрэгжүүлж байсан 20 гаруй үндэсний хөтөлбөр. 20 гаруй үндэсний хөтөлбөрөд ороод тасралтгүй үргэлжлүүлж хэрэгжилтийн доктортой байдлыг хангах шалгуур нь тийм ээ, шалгуур нь ийм улиралт хийгдсэн гэж хэлж байна. Өмнөх засгийн газрын тайланг олон нийтэд ил тавиулах нь хариуцлага бодлогын залгамж чанарыг үнэлэх чухал алхам. Энэ талаар ч гэсэн холбогдох сайд нар ярьж ажиллаа, тайлгнсан гэж би ойлгосон. Улсын хурл угаасаа засгийн газрын хэрэгжилтийн ажлын тайланг хагасчил жилээр үнэлж хилцдэг, засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хилцдэг тийм жоромтой, хөтөлбөртэй, зардлын үр ашиг, зоригт биелтийн талаар тайлагнах одоо их хурл дээр энэ ажил явагддаг, төсвийн гүйцэтгэлээс ахуулаад бүх тайлан засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт. Гендрийн ковотыг 10% гендрийн ковот тул ийм учраас гендрийн бодлоготой холбоогүй маа. Энэ бол намуудын нэр дэвшүүлэх хэрэг, хамтын ажиллагааны зарчим, иргэний зориг агсны үйл хэргийг үргэлжлүүлэхээр арчлын зорилгоор байгуулагдсан нам, за ногоон үзэл баримтлал, энэ ч нэг улсын хурлын 4 гишүүний асуудал биш, энэ бүхэл бүтэн намын байр суурь, ард түмний сан сонголттой холбоотой сонголтууд, за сонгуулийн шудар өрсөлдөөнд чиглэсэн ийм зохицуулалтаар энэ засгийн газар өртсөн. Жинхэнэ гендрийн бодлого нь эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих бодит механизмыг бий болох явдал энэ санаачлагыг харин ч бий дэмжиж гендрийн эрхтгч байдлын асуудлаар доктортой хөгжлийн зорилт 14 олон улсын чуулга хуралдааныг зохион байгуулж энд өнөөдрийн парламентд гендрийн квотыг 30%, 28%, 40% болох санаачлагууд гендрийн санаачлал дээр олон улсын хурал хийж тухайн сонгуулийн үйл хэлэлцэж байхад дэмжиж ажилласныг одоо манай эмэгтэй их хурлын гишүүд мэдж байгаа. Энэ бол бодит дэмжлэг харин ч бид гендрийн мэдрэмжтэй байж тодорхой асуудлуудыг шийдсэн. Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдалтай энэ ойлгох. За цаг байгаа учраас аутизмын асуудалд ер нь гишүүд өөрсдөө санаачлагтай ажиллахтай байна. Зөвхөн иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч ажиллах нь жагсаалтаар сонгогдсон гишүүдийн нэр ялангуяа үүрэг хариуцлага байх ёстой. Одоо тэр худалдаа аж үйлдвэрийн танхимаас төлөөлсөн бизнесээр хишигдүүлж байгаа бол тэднийхээ дуу хоолойг уулзаад хурал зөвлөгөөгөө санааг нь их хурал дээр дуу хоолойг нь гаргадаг байх. Ийм механизм бүрдүүлэх ёстой. Аутизмын асуудалд Трамп ерөнхийлөгч, Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчөөр томилогдоод Autism Cares Act гэж батлаад судалгаа эртэлрүүлэлт боловсрол үүсгэний санхүүжилт стандартыг баталж нэмэгдүүлсэн. За ерөнхий сайд гүйцээж хариулъя. Монгол ч гэсэн одоо аутизмын онцлогоог одоо бодиттой байдаг анхан шатнд нэвтрүүлэх тийм мэргэжлийн эмч багш дутмаг байхад энийг бид сонсоод энийг нь бэлтгэхээс ахуулаад тэгээд ер нь аутизм төдийгүй тусгай хэрэгцээд боловсролын хэрэгцээ шаардлага ер нь хөдөө орнод ч гэсэн бүсчилж юм байгуулах шаардлагатай. Энэ асуудлыг бид нар бол анхаарлах цаг болсон. Энэ дээр одоо манай Саран чулуун гишүүн маань маш санаачлагтай ажиллаж байгаа, маш чухал санаачлагууд ишүүлсэн. Би бүлэг дээр зөвхөн аутизм хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой тэднийг дэмжих хууль эрх зүйн акт, хуулийн хэрэгжилт, төсөв мөнгөний бодлого боловсруулах одоо лобби бүлэг байгуулъя гэж бодож байгаа манай Саран чулуун гишүүн тодорхой санал иртээд хэлсэн. Энэ ч гэсэн аутизмын Cares Act-ыг бас гишүүд өөрсдөө санаачлах явах хэрэгтэй. Засгийн газар мэдээж бүх зүйлийг хийж чадахгүй. Тэгэхээр одоо аутизмын тэмцэх хөтөлбөр актыг бол их хурлын гишүүд бас санаачлаад тухайн эцэг эхчүүд иргэний нийгмийн байгууллагуудаа хамтраад ажиллах болцоо бол нээлттэй энэ төр холбоо. За жанчмын галууд гэх шүү. Асуулт